За энэ хэсгээр бид нар нөөцүүдийн хойролтын давхцал, түүнийг шийдэх шийдлүүдийн тухай ойлголтыг үзэх болно. Нөөцийг хойрлох үед нөөцүүдийн хойролтын давхцал үүсэж болно. Дасгалын 5 дугаар хавцнаас My Kitchen Problems гэсэн ажлын файлыг нээе. Энд 10 дугаар мөрөнд, 11 дугаар мөрөнд, мөн 14 дугаар мөрөнд улаан өнгөтэй хүний дүрс бүхий айкон бий болсон байна. За энэ нь нөөцүүдийн хойролтын давхцал бий болсныг харуулж байгаа юм аа. Маузны сумыг энэ дүрс дээр авъячхад this task has all allocated resources буюу энэ ажлын даалгавар нөөцтэйгээ давхцсан байна гэсэн мессеж гарч ирж байна. За энд ийм 3 анхааруулга мессеж байгаа нь харагдаж байна. За Gantt chart дэлгэдэг зэснээс бид нэр resource sheet буюу нөөцийн өснөгт гэсэн төлөвийг сонгоё. За энд 2 давхцал байгаа. Өгөгдлүүд нь улаан өнгөөр ялгарсан харагдаж байна. Нөөцүүдийн давхцлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт байна. За хамгийн хялбар арга нь бол units буюу нэгжийн тоог өсгөх арга юм. За жишээ үзье. Жишээлбэл энд 4-р мөрний maximum units багны 1 гэсэн тоог 2 болгож өгч байна. За харин улаан анхааруулга мессеж байхгүй болсон байна. Давхцал байхгүй болсон байна. За буцаагаад 2 утгыг 1 болгоод одоо өөр нэг аргыг үзье. За буцаад Gantt chart харагдц руу орж байна. 10 дугаар мөрөө идэвхжүүлээд баруун доод буландах split icon-ы тусламжтайгаар хөснөлтийн харагдцыг өөрчлөе. За энд resource name буюу нөөцийн нэр баганд төслийн менежер Мужан гэсэн нэрс байна. Gantt chart-аас харахад 2 ажилд 1 цаг хугацаанд project manager зэрэг тавигдсан харагдаж байна. Бид ажлын холбоо уялдааг өөрчлөх байдлаар асуудлыг шийдэх боломжтой. Ажлын эхлэл төгсгөлийг зөрүүлэх эсвэл төслийн менежерт оногдох ажлын цагийг багасгах байдлаар энэ асуудлыг шийдэх боломжтой нь харагдаж байна. За жишээлбэл төслийн менежер мөрдөх units буюу нэгжийн утгыг 0.75 гэж өөрчлөөд ок товчийг товчлоо. 10 дугаар мөрдөх ажлын үргэлжлэх хугацаа 133 хоног болсон харагдаж байна. Гэвч ямар нэгэн өөрчлөлт байхгүй харагдаж байна. Work гэсэн баганд цагийн утга нь 40 хэвээрээ байна. Анхааруулгын улаан дүрсүүд хэвээрээ байгаа нь харагдаж байна. За тэгвэл 11 дахь мөрийг сонгоод project manager мөрдөх units утгыг 0.25 болгож өгөөд ок товчийг товчлоо. За анхааруулгын улаан дүрснүүд байхгүй болсон ба 11-р мөрдөх ажлын үргэлжлэх хугацаа 8 өдөр болж өөрчлөгдсөн харагдаж байна. Энэ тохиолдолд тухайн нөөц хүчний нэгжийг багасгах замаар давхцлыг арилгах боломжтой харагдлаа. Өмнөх байдалд орын undo 2 удаа хийгээд за энэ тохиолдолд бид тухайн ажлын нөөцийн work time буюу ажиллах цагийг өөрчилснөөр давхцлыг хэрхэн арилгахыг үзэх гэж байна. 10 дугаар мөрийг сонгоод хүснэгдэх task type мөрнөөс fixed duration утгыг сонгоно. Project manager мөрний work гэсэн багандах 40 цагийг 20 цаг болгох хэрэгтэй байна. За ингээд 20 цаг болгож өөрчлөөд ок товчийг товчлоо. Одоо 11-р ажлын мөрийг сонгоод мөн task type гэх мөрөнд fixed duration утгыг сонгож өгч байна. Project manager мөрний work багны утгыг 16 цаг байсныг 4 цаг болгож өөрчлөе. За 4 цаг болгож өөрчлөөд ок товчийг товчлоо. За ингээд төснөгтэй харахад давхцал арилсан харагдаж байна. За давхцлыг арилгах бас өөр нэгэн хувилбарыг одоо бид энд үзэх гэж байна. За ажлын файлыг хуучин байдалд нь оруулаад 10 дугаар ажлын мөрийг сонгоод доод төснөгтөөс бид нөөцийн нэрс багандах төслийн менежерийн оронд цахилгаанч ингэж сонгоод ок товчийг товчлоо. Давхцал арилгаагүй харагдаж байна. Учир нь 11-р ажлын мөрдөх цахилгаанчны хийх ажил нь давхцсан байна. Доод
төснөгтийн нөөцийн нэрсийн баганд плам буюу слэсерийг сонгоод огт төвчийг тавьшлаа. За энэ тохиолдолд нөөцүүдийн хуваарил давцал байхгүй болсон харагдаж байна. За энэ хэсэгт ийм байдлаар бид нар нөөцүүдийн давцлыг арилгах 3 аргачлалыг үзлээ. За одоо нөөцүүдийн хуваарилтын давцлыг overtime буюу уртасгасан цагийг ашиглаж яаж арилгаж болдгийг үзье. Дасгалын хайлыг өмнөх харах цэц рүү шилжүүлнэ. Ажлын 10 дугаар мөрийг сонгоод resource sheet гэсэн харах цэцийн төлөвдөр тавья. Project manager мөрийг харуул улаанаар тэмдэглэгдсэн байгаа. Overtime rate баганд жилийн $40,000 гэж бичигдсэн харагдаж байна. Стандарт rate буюу жирийн ажлын үнэлгээ нь жилийн $30,000 гэж байна. За буцаад Gantt chart харах цэц рүү орж байна. За эндээс ажлын 10 дугаар мөрийг сонгоод split харах цэц дээр тавья. Энд төслийн менежер 40 цаг гэж байгаа. Цулгуун хэсэгт маусныхаа баруун тавчийг даръя. Эндээс cost буюу өртөг үн гэсэн мөрийг сонгож ажилуулъя. За ингээд ажилуулахад нэг нэгжид $576.192 байгаа нь харагдаж байна. Уртасгасан цагийг оноож өгөхийн тулд маусны баруун тавчийг тавшаад work гэсэн нэрийг сонголоо. Энд overtime work гэсэн баг нь харагдаж байна. За бид ихтэд work багны 40 цагийг 30 цаг болгож өөрчилж байна. За 30 цаг болгож өөрчлөөд overtime work гэсэн баганд илүү ажиллах 10 цагийг оруулж өгье. За ок тавчийг тавьшлаа. Ямар өөрчлөлт гарсныг харъя. Хугацааны үржил болон Gantt chart дээр өөрчлөлт гарсангүй. Улаан анхааруулгын тэмдэглэгээ алгуулсан байна. Gantt chart дээр уртасгасан 10 цагийг гаргаагүй нь харагдаж байна. Маусны баруун тавчийг тавшаад cost мөрийг сонгож харъя. Cost багныг харуул $576.192 маань $480.77 болж багассан харагдаж байна. За иймийн тулд бид өмнө харж байсан уртасгасан цагийн жилийн $40,000 гэсэн утгыг цагаар болгох шаардлагатай харагдаж байна. Ингээхийн тулд Gantt chart дээр давшин resource sheet төлөвийг сонголоо. За энд overtime rate баганд утгыг цагийн $100 гэж тавьж өгч байна. За буцаад Gantt chart руу ороод 10 дугаар мөрийг сонгоод доод төснөгтийг гаргаж харуул cost баганд $1288.46 болж өссөн харагдаж байна. Маусны баруун тавчийг тавшаад work төлөвийг сонгоё. За одоо ингээд work баганд 30 цагийг 40 цаг болгоод үзье. Ямар өөрчлөлт гарах нь вэ? Анхааруулгын улаан тэмдэг маань алга болох нь үгүй үзье. За 40 цаг болгож өгөөд ок тавчийг тавшихад буцаад нөөцүүдийн давтал маань үүснэ харагдаж байна. За манай энэ тохиолдолд болохоор нөөцийн давталыг уртасгасан цагаар шийдэж болохгүй нь харагдаж байна. Учир нь 10 ба 11-р мөрний ажилд project manager ажлын нөөц маань 1 цаг хугацаанд томилогдсноос болж байгаа юм аа. Нөөцийн давталыг арилгах өөр нэгэн шийдэл бол resource leveling буюу нөөцүүдийг тэгшлэх аргачлал юм аа. За энд бид нар нэг командын icon-ыг харъя. Resource tab дээр тавшаад дээд командуудын зурсаас level resource гэсэн icon дээр тавшина. Эсвэл level all гэсэн командыг ашиглаж болно. 10 дугаар ажлын мөрийг сонгоод level resource командыг ажилуулъя. Level resource гэсэн тусдах зам гарч ирсэн ба эндээс бид joiner болон project manager гэсэн хоёр мөрийг сонгоод доороогоо level now гэсэн товч дээр тавшлаа. За энд нэмэлт анхааруулгын мессеж гарч ирсэн байна. Энэ давцлыг шийдэх боломжгүй гэсэн утгатай мессеж байна. За иймээс skip буюу алгасах гэсэн товчийг тавшаад харъя. 10 дугаар мөр дэх улаан өнгөтэй анхааруулгын дүрс байхгүй болсон боловч Gantt диаграмаас харахад 10 дугаар ажлын дараа 11 дугаар ажил эхлэхээр шийдвэрлэгдсэн харагдаж байна. За бид Gantt диаграмыг арай өөр харагдсаар харж болно. Хамгийн доорхон мөр болох More Views гэсэн мөр дээр тавшиж харагдцыг сонгоё.
Энэ нэмэлт сонгоноос leveling count гэсэн сонголтыг хийж байна. За энд leveling delay буюу тэгшитгэлийн хоцролт гэсэн баг нь гарч ирсэн харагдаж байна. E-days гэсэн утгууд байна. E-days гэдэг нь elapsed day буюу өнгөрсөн өдөр гэсэн англи үгний товчлол байна. Манай тохиолдолд 11-р мөрөнд 2 E-days буюу 2 өдрийн хоцролтыг харуулсан байна. Баруун хэсэг дэх Gantt диаграммыг сайн тод харахын тулд 11-р мөр дээр маусны баруун товчийг тавшаад эндээс scroll to task гэсэн мөрийг сонгож болно. За ингээд харахад саарлангтай дөрвөлжингүүд бий болсон байна. За энэ саарлангтай дөрвөлжингүүд дээр маусны сумыг авчихад pre-leveled task буюу урьдчилан тэгшитгсэн даалгавар гэсэн мессежүүд гарч ирсэн байна. Энэ тэгшитгсэн үйлдэлийг болиулъя гэвэл бид нар 11-р мөрөө сонгоод resource tab дахь play leveling командыг сонгож ажиллуулж болно. За ингээд төслийг бүхэлдэн үү эсвэл сонгосон даалгаврыг хөө гэж асууж байна. Entire project буюу бүхэлдэн гэсэн сонголтыг хийгээд огт товчийг товшлоо. За task tab дахь Gantt chart гэсэн товч дээр товшно. За энд resource tab дээр мөн Gantt chart гэж байдгийг анхаараарай. Олж утгаж болохгүй. Task tab дахь Gantt chart дээр товшоод Gantt chart гэсэн энгийн харагдцыг сонгож эхнийхээ төлөвт орж байна. За ийм байдлаар найзуудаа бид нөөцүүдийн давхцлыг арилгахын тулд нэмэлт нөөцийг томилох, байгаа нөөцийн боломжийг нэмэгдүүлэх, нөөцийг өөр нөөцөөр солих, тухайн ажлын даалгаврын гүйцэтгэлийн хугацааг өөрчлөх, тухайн ажлын даалгаварт оногдох нэгжийг уруулах, за тэгээд сая үтсэн нөөцүүдийг тэгших функцийг ашиглах ийм олон аргачлалууд байдгийг үзэж дуслаа.